Яг одоо скутерын талбай дээр автомобиль эсэргүүцлийн хөдөлгөөн олон бүтээгдэхүүн өргөсөж өрнөж байна. Цагдаа бол бүрэн хамгаалтанд авагдсан байна. 2 дэлхийн замын хөдөлгөөнийг хаасан байдалтай цагдаа өндөржүүлсэн хамгаалалт авсан. Ингэж бухимд олон түмний уур хөмөл ингэтлээ дэврэх болсны шалтгаан нь болохоор өнөөдөр хуралдсан засгийн газрын хуралдаанаар ямар нэгэн хариуцлагатай холбоотой шийдвэр гаргаагүй. Одоо хүртэл ерөнхий сайд ямар нэгэн байдлаар албандаа хандсан мэдээлэл өгөөгүй байна. Монгол улсын ерөнхийлөгч болон улсын хурлын дарга өөрсдийн тус байр суурийг бол олон нийтэд бол хүргэсэн. Ерөнхий сайдаас бол одоо хүртэл ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байгаад бол иргэд ихээр бухимдж байна. Улсын онцгой комисс эрүүл мэндийн сайдыг огцруулъя гэж эхэлсэн. Төрийн албан авчдын хариуцлагатай холбоотой асуудал маань одоо эцрүүгөө засгийн газрыг огцруулах хэмжээнд уриалгацсан дэвшүүлээд ингэж чигсэгчд бол талбай хойд хэсэг рүү буюу одоо төрийн ордон руу ойртсон чиглэлтэй маягтай ингэж зогсож байна. Тэмцлээ үргэлжлүүлж байна. Дээр нэмж хэлэхэд ордны хажуугийн бүх авто зогсоолуудыг бол машин оруулахгүйгээр хаасан байна. Зогсоолууд хоосон байгаа мөртлөө машин тавих боломж олохгүй байна. Акцент!